хамгийн үнэтэй хэсэг нь амьсгал гэдэг юм байна да. Цагны амьсгал гэдэг бол ерөөсөө хүн тэрний цагны зүрхэл гэсэн үг. Тэрийгээр л цаг нь явна гэсэн үг. Энэ дээр одоо жишээлбэл энэ цагны амьсгал гэдэг байгаа юм нь энэ дээр ингээд тэр нааша цаашаа хөдлөөд идэг юм хэлээд байгаа юм гэсэн үг. Тийм. Тэр цагны тэр амьсгал гэдэг юм л эвдэрчих юм бол тэгэл тэр цаг зогсно л гэсэн үг ерөөсөө. Тийм. Механик цагн дээр бол тэгээ ерөнхийдөө бол механик цаг нь илүү үнэтэй, илүү удаан хэрэглээтэй, цаашаа өв дамжин явдаг гэсэн үг. Механик цаг бол одоо ингээд зөвхөн гарын дүлхчиж явдаг цагийг механик цаг гэж хэлж байгаа юм. Механизм нь дүлхэлтээр явдаг цагийг хэлээд байгаа гэсэн үг. За тэгээд дараагийн төрөл нь болоод ирэхээр энэ автоматтай төрлийн цаг гэсэн үг. Автомат гэдэг нь манай монголчуудын ярьдгаар зүрхний цохилтоор явдаг цаг. Яг үнэндээ бол гарын хүний хөдөлгөөнөөр явдаг цагийг автоматтай цаг гэдэг байгаа гэсэн. За дараагийнх нь автоматтай хэрнээ түрүүний яриад байгаа тэр хороонотой цаг гэсэн үг. Тэгээд энэ хороонотой цаг нь болохоор энэ давхар үйл ажиллагаануудтай ингээд дарагдаад явдаг цагнуудыг хэлж байгаа гэсэн үг. Тий олон функцтэй болоод ирнэ гэсэн үг. Тэгээд одоо монголчууд бас их зүгээд байгаа хамгийн их хэрэглээтэй цагнуудад одоо нэг кварц цаг гэж байгаа. Кварц цаг нь бол зөвхөн зайгаар явдаг цаг хэлээд байгаа гэсэн үг. Одоо хүмүүсийн сонирхол илүүтэй болох хорооно цагт их болчихлээ. Дандаа хорооно цаг. Тэгвэл хороонотой дотроо зайтай хорооно цаг байж ирдэг гэсэн. Манайд бол 10 төрлийн брендийн швейцар цагнууд орж ирдэг. Одоо 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаад ажиллаж байгаа. Урд нь Макс Молд ажиллаж исэн. Одоо Шангрилад ажиллаж байна. Удахгүй 3 дахь салбараа нээж ажиллаад явж байгаа тийм. Энэ хэр удаан зүүж байгаа цаг вэ? Болсон баха. За энэ зайных нь 2 жилийн баталгаа шүү заа. 90-д онд ч одоо ингээд Орос цаг гэж байдаг байсан. Тэгээд Орос цагны ширээний цаг гэдэг дээр үед нэг юм хулган дээр нэг хөдөлдөг цаг байдаг гэсэн. Тэр цаг маань дээр үед хамгийн том эд ангитай цаг байдаг байсан аахгүй ширээний цаг маань. Тэгээд тэр цагнаас эхлээд анх угсарч сурч эхэлсэн. Тэгээд анхнаасаа ингээд ширээний цаг байж байгаа дараа нь ингээд механизмын жижигсээд гарын бугууны цагнууд болоод тэрний эд ангийг угсраад ингээд ирэхээр ээж минь энэ ер нь цаашаа явал болох юм байна гэд тэгээд үргэлжлүүлээд надад зааж эхэлсэн. Тэгээ ер нь бол анх ээжээсээ болоод ингээд цаг засах үеиг бол анх тэгж сурж байгаа юм л та тийм. Тий хараад яасаар агаал тэгээ сурсан гэсэн. 2011 онд Швейцар улсыг зорж цагны мэргэжлэр сурах гэж яваад тэгээд анх очиход бол мэдээж хэрэг хэлний мэдлэг гэж байхгүйсэн. Тэгээд өөрийн нөгөө нэг гарын дадлага угаасаа энд нөгөө цаг засаж исэн болохоор үйлдвэрт одоо тестээр шалгалт өгөөд тэгээд хэлгүүч гэсэн энэ хүнийг авъя гэд манх би шууд очингуудаа ажилд орж исэн цагны үйлдвэрт. Тэгээд цагны үйлдвэрт орохдоо яг дамжлагаар зандаа цагийг бол том үйлдвэрүүд дамжлагаар явдаг учраас дамжлагаар хийгддэг цагны үйлдвэрт орчиж ажиллаад тэгээд тэр үйлдвэрийн маань даргам манай одоо сургуулийн багш байж таарсан. Тэгээд багш маань намайг одоо та ингээд би танд сургуульд ороход чинь тусалъя гэсэн. Тэгээд би 13 онд анх сургуульдаа явж эхэлсэн. 3 үе шатн дээр зөвхөн цагны дамжлагаар цагийг зөвхөн ингээд нөгөө нэг нийлүүлж эвлүүлэх үе шаттай гэж явдаг. 3 дугаар шатнаас дээшээ олоод ирэхээр цагийг бүр засах тэгээд үйлдвэрлэх хэмжээнд очтол цагчнаа бэлддэг гэсэн үг юм бол тийм. 5 жил төгсөөд цагийг бол ямар ч байсан үйлдвэрлэх юмд очсон болохоор цагнуудыг одоо нийлүүлээд хүсэл зоригт нийлүүлээд цагийг бол яг гаргаж тэр хүнд зориулсан цагийг бол үйлдвэрлэж болно гэсэн үг тийм. Манай хөө 10 жилийн сургуулаа тэнд төгсөөд тэгээд цагны сургуульд орсон. Бас шалгалт өгж тэнцэж цагны сургуульд орсон. Тэгээд одоо бол тэр цагныхаа үйлдвэрт одоо 3 жил ажиллаж байна да. Швейцарт бол яг одоо ингээд бүр цагийг өөрөөр нь үйлдвэрлэж хийж байгаа явцад бол 3-аас 6 жил зарцуулдаг байж болно. Тэр цагийг өөрөө маш нарийн тооцоололтоогоор миллиметр секундтэйгээр ингэж гаргаж ирж байгаа учраас маш олон томьёолол вэжиж математикийн олон томьёолол вэжиж тэр арааг бүтээж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэрнээс биш тэр чинь 1 секунд гэсэн заалт болгоныг бид нэр хийхин тулд маш удаан бодож яаж иж үйлдвэрлэдэг учраас 3-аас 6 жил бол дор хийж болдог гэсэн. Зарим цаган дээр бүр удсан ч үйлдвэр байж болно. Швейцар орн бол ерөөсөө
автобус унаа нь хүртэл цаг минутаар л явдаг. Тэр хүн тэдэн цагт тэр автобус ирнэ л гэвэл тэр цаг нь хизээч хоцордоггүй. Тийм учраас цагийг ингээд баримталж байгаа хүн бол ерөөсөө тэдэн цагт тэдэг эхлэе гэвэл яг л тэр цагтаа л эхэж дуусгаж бүх цагийг нарийн баримталж явдаг учраас ер нь бол сайн цаг зүйлсэн хүн бол тэр цагны хэмжээгээр бол цагаа сайн баримталдаг л байна. Би бол маш сайн цагийг баримталдаг. Тэдэн цагт гэвэл тэдэн цагт юугаа хийж яхаг боддог. Над дээр нэг хүн одоо 1931 оны нэг энэ Германы цаг гэж ярьдаг да. Тийм дэлгэгддэг тий дээр үед одоо ингээ халаасандаа хийдэг байсан. Дээр үед кино минутаар их гардаг тиймэрхүү цаг. Одоо тэр хүний одоо тэр өвөөгийнх гэсэн бахад нэг тийм дээр үеийн цаг байгаад байгаа. Тэгээ тэр цагийг одоо надад засуулах гэж авчирсан. Тэгээ тэр цаг маань гэхдээ одоо 31 оны цаг учраас үйлдвэрлэгдэхээ болцсон гэсэн үг. Тэгээд тэр хүний цагийг би одоо тэр гэхдээ Швейцар брэндийн цаг бол даа тийм сайн брэндийн цаг байсан дээр үеийн. Тэгээд би одоо тэр хүний цагийг засаж өгж заавал явахын тулд тэр хүн надаар дамжуулаад би одоо тэнд Швейцарт үйлдвэр олоод зөвхөн тэр хүний цаганд зориулсан механизмыг үйлдвэрлэдэг тийм одоо хүн олоод тэгээд тэр хүний цагийг засуулах гад үлдээсэн байгаа одоо Швейцарт. Зарим нэг том брэндийн цагнуудыг бол үнэхээр надад бол сэлбэг нь олдохгүй. Тийм учраас би одоо шууд үйлдвэртэй нь харьцаад тэр цагийг бас засуулж өгөх боломжтой гэсэн үг. Би Швейцар руу одоо өөрөө хүргэлтээр хийж авчиж өгөө. Тэр газарт нь харьцаад таны цагийг засуулж өгөх боломжтой гэсэн үг. Бас тийм учраас тэр хүн надтай тэгж яваагаад хүсэлт гаргаад би тэр хүний цагийг өөрийн биеэр авчиад засуулаад авцарч өгч ирсэн гэсэн. Их олон копи цагнууд их болсон учраас бас танихад баш хүнд болж л дээ. Ер нь бол тэгээ ерөнхийдөө гаднаас нь хараад жиндээ бас их маш их үүдэг. Жин ихтэй байх тусмаа одоо цаг нь ориг цаг байна гэсэн бас юу гарч ирдэг. Гэхдээ ориг цагнууд бол дандаа их голцоо механик цаг байдаг. Гадна талаасаа хараад яг оосорны цагны толгой шил тэгэл юмнууд нь арай нэг жоохон чүд харахад бол өөр байгаад явчихдаг л да. Сайн нэртэй брэндүүдийн цагийн зүйлс улсууд бол ер нь бол цагийг бол маш дээдлж хайрцдаг. Цагнаа маш их хайртай. Цагийг бол бүр ингээд хийгээд хайрцаг савтай байлгадаг энэ улсууд хүртэл байна л да. Одоо тийм. Одоо очиод бол ерөөсөө би яг л ингээд хайрцагтаа яг өөрийнх нь юунд нь хайрцагт нэгээд ном журмаар нь хадгалдаг улсууд бол байна. Тэр бол тэгэхээр цагны соёлыг сайн мэдж байгаа учраас тэр цагийг маш их үн цэнтэйгээр нь хадгалж чадчих байгаа байхгүй тийм. Одоо энэ мэрэгжил одоо ингээд миний дараагаас бол одоо ингээд тасарна гэж одоо тасрах гэдэг байхгүй юу? Ер нь бол бэлтгэхгүй байгаа шүү дээ. Одоо энэ мэрэгжлийг бол цааш нь ингээд бэлтгэхгүй байгаа юм. Тэгэхээр би бол одоо ингээд энд байгаа Монголд байгаа хамгийн залуу цагчин гэж яваад тэгээд дараагийнх нь үеийн цагчин бол би ээжтэйгээ нийлээд одоо цагны тийм сургалт, цагны цагчин гэдэг мэрэгжлийн үнэмлэх олох юу ер нь бол зүгээр нэй гэж бодож байгаа. Тийм цагны сургалт байгуулъя гэж. Тэгээд энэ цагны тийм сургалт цагчин гэсэн мэрэгжлийг эзэмших сонирхолтой хүн байвал ерөнхийдөө ямар ч үсний тийм юу хий гэж бодож байгаа цагийг таслахгүйгээр цаашаа үргэлжлүүлнэ л гэж бодож байгаа тийм. Үгүй ер нь бол цагны хэрэглээ бол байхгүй болно гэж бол байхгүй. Ерөөсөө энэ бол байнгын байж ах гэсэн. Монголчууд болохоор ерөнхийдөө байхгүй болчихно гэсэн ойлголттой байгаад байгаа учраас байхгүй юу? Одоо цаг гараад ирсэн чи энэ ерөөсөө хэрэгцээгүй гэдэг. Тэгтээ бол үгүй байхгүй юу? Тэр чинь бол одоо ингээд Швейцар улсад гэхэд өдөрт 200 ширхэг нэг хүн л 200 ширхэг штэ. Тэгэхээр тэнд үйлдвэр дотор өдөр нь 10,000 хүн ажиллаж байгаа гэж бодоход дор хаяж гэж бодоход тэр та хэдэн цаг тэр хүн үйлдвэрж гаргаж байгаа гэхээр тэр чинь маш их цаг өдөрт гаргаж байгаа хөө 20 мянган өдөрт гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр цагны хэрэглээ бол хизээч байхгүй болно гэж бол байхгүй. Энэ цагийг яг мэрэгжлийг эзэмсэн тохиолдолд үргэлжлүүлээд засагдаад л явна гэсэн үг.